Өнөөдөр арц нам өнөөгийн нийгэм улс төрд үүсэж байгаа улс төрийн эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор өнгөрсөн бям гарагт арц намын улс төрийн зөвлөл хуралдсан. За улс төрийн зөвлөлөөс өнөөгийн нийгмийн эдийн засгийн тулгамдаад байгаа асуудлын талаар авч хэлэлцээд өнөөдөр Монгол Ардын намын эрх барьж байгаа энэ 3 жилийн хугацаанд чухам юу болж өнгөрөв, улс төр эдийн засгт юу тулгамдж байгаа асуудал ямар байна гэдэг энэ талаар бол ярилцсан. Тэгээд бид улс төрийн зөвлөлийн шийдвэр бол гаргасан. Арц нам сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж ажиллаж ирсэн. Гэхдээ бид үндэсний хэв нэгдэл, төрийн доктортой байдал, улс орны амгалан тайван байдлыг нэг номерт эрхэмлж, ер нь эх орныхоо эрх ашигыг нэгдүгээр тавьдаг улс төрийн хүчний хувьд бидэрт аливаа асуудалд хандахдаа зөвхөн сөрөг хүчний улс төрийн эрх ашигыг дээдлэх ус бид аль болохоор улс орныхоо хөгжлийн бодлого, улс орны ирээдүйн зөв чиг хандлага дээр суурилсан зөв бодлого барих энэ зарчмыг бол барьж ажилласан гэдэг бол энд зориуд онцолж хэлмээр байна. За бид янз бүрийн улс төр нийгмийн эдийн засгийн дайралтууд, эрх баригчид өөрсдийнхөө гаргасан алдаанд арц намыг хавчуулах гэж байнга оролддог. Арц намыг чирч улс төр хийхийг байнга эрхмэлдэг. Гэхдээ бид аливаа асуудалд бол аль болох үлээцтэй бодит байдалд дүн шинжилгээ хийж аль болох ухаалаг хандахыг хичээж ажиллаж ирсэн гэдгийг дахиад хэлмээр байна. Тэгээ бид өнөөдөр үүсэж байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор арц намын улс төрийн зөвлөлийн шийдвэрийг бол гаргасан. За бид энэ шийдвэрээ бол өнөөдөр дэргэжүүлэх чиглэлийг бол зөвлөмжийг бол улсын хурлд арц намын бүлэгт бол хүргүүлсэн байгаа. За сая улсын хурлд арц намын бүлэг хуралдаад арц намын улс төрийн зөвлөлөөс гарсан шийдвэрийг бол санал нэгтэйгээр хүлээж авсан. Ингээд энэ чиглэлээр бол улсын хурлд арц намын бүлэг бол цаашдаа улс төрийнхөө үйл ажиллагааг бол зохион байгуулж явуулнаа гэдэг ийм байр суурь дээр бол нэгдсэн байгаа гэдэг бас энд хэлье. 2016 оны ээлжид сонгуулиар улсын хурл 65 судлаач дийлэнх олонхыг бүрдүүлсэн Монгол Ардын нам нь өнгөрсөн 3 жилийн хугацаанд сонгуулийн амлалт болон мөрийн хөтөлбөрөөр ордос умартан төр удирдах чадваргүй болохын хангалттай харууллаа. Төрийн бүхий шатны албан тушаалыг 60 тэрбумын гэх сүлжээгээр арилжааж жижиг дунд үйлдвэрийн сан гэх мэт иргэдэд шууд очих ёстой боломжийг хулгайлан зохион байгуулалтад гэмт хэрэг үйлдсэн Монгол Ардын намын бизнес улс төрийн бүлэглэлийн зөрчилдөөн нь Монголын төрийг бүхэлд нь мухардалд орууллаа. Төрийн бүхий шатнд эрх баригчдын талцал хуваагдал бодиттой нүүрж улсын их хурлын гишүүн дутуу, засгийн газрын бүрэлдэхүүн дутуу, Улаанбаатар хотын удирдлаггүй нийт 20 аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал яг өнөөдрийн байдлаар хуваагдмал байдалтай байна. Улсын их хурлд Монгол Ардын намын гишүүд өндөр албан тушаалтнуудынх нь авилгал, хулгай, хүний айм гэх мэт үйлдсэн эрүүгийн гэмт хэрэгүүд нь эрх баригчдын нүүр царайг харуулсан төдийгүй байнгын ажиллагаатай улсын их хурлын үйл ажиллагааг бүрэн зогсоож төрд итгэх сонгогчдын итгэлийг бүрэн өсвөрдүүллээ. Ардчилсан нам нь үүссэн нөхцөл байдалд дүгнэлтийн мухардлаас гарах гарцыг улсын их хурлын ээлж тус сонгууль яаралтай зарлан явуулж нийт төр ард түмнэр эрх баригчдын үйл ажиллагааг зайлшгүй дүгнүүлэх шаардлагатай гэж үзэж байна гэсэн улс төрийн мэдээллийг гаргасан байгаа. Яг өнөөдөр энэ 60 тэрбум жижиг дунд үйлдвэрийн сангийн нэр холбогдсон яг энэ байдлаараа аймаг болгоны иргэдийн хурал мөн хуваагдал мухардалд бүрэн орсон байгаа. 20 аймгийн асуудал яригдж байгаа. Завхан аймгаас бусад аймагуд ийм хуваагдaltaй болсон. Тэгэхээр энэ бүхэлдээ ардчилсан нам энийг юу гэж дүгнэж байгаа вэ гэхээр төрийн ажил бүрэн зогслоо. Өнөөдөр Монгол улсад төр нь өөрөө иргэдэд төлөх чадвар алдлаа. Өнөөдөр төрөөс цаг хугацаанд гарах бүхий шийдвэр гацсан. Өөрөөр хэлбэл хуралдах ёстой байгууллагууд нь хуралдах чадвараа алдаж, шийдвэр гаргах ёстой байгууллагуудын шийдвэр гаргах чадвараа бүрэн алдсан. Тэгэхээр энэ үүсэж байгаа нөхцөл байдлаас гарах гарцыг ардчилсан нам юу гэж харж байна вэ гэхээр өнөөдөр ард түмэн гэдэг бол Монгол улсын үндсэн хуулинд заасан төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт байх ёстой. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд эрх баригчдын энэ бүх хийсэн зүйл дээр ард түмнэр дүн тавиулъя. Өөрөөр хэлбэл ээлж тус сонгуул гэдэг бол нэг талаас сонгуулийн хугацааг наашлуулах гэж байгаа боловч нөгөө талаас эрх баригчдын өнөөдрийн бий болгоцсон энэ бүх зүйл дээр ард түмнээс дүнгийн тавиулъя гэж. Тэгээ улсын их хурлын сонгуул, ээлж тус сонгуул энэ жил явагдлаа гэхэд та бүхэн мэдж байгаа. Бас 4 жилийн хугацаатай бүр эрэхтэй улсын их хурлын үйл ажиллагаа эхэлнэ. Дээрээс нь ардчилсан намын бас нэг байр суурь бол ер нь энэ утаатай удирдал нэг улсын их хурлын сонгуулийг явуулаад үзвэл дүн нь ямар гардаг юм болоо. Заавал найр наадам 100 цагаар биш. Яг өнөөдрийн эрх баригчдын
ажлын бодит үр дүн бидний нутаагаар амьсгалж шүү дээ. Өглөө өр тийм ээ. Орой өр. Өдрийн 24 цаг амьсгалж. Яг энэ нутаатай үед бас нэг сонгуул хийгээд үзвэл их зөв үр дүн гарнаа, илүү бодиттой үр дүн гарнаа гэж ардчилсан бас үзэж байгаа маа. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд эрхөөрөгч Монгол Ардын намын явуулж ирсэн үйл ажиллагааг ардчилсан намаар хилүүлдэггүйгээр ардтан өөрсдөө дүнгээ тавьж байгаа. За 2016 оны улсын их хурлын сонгуульд болон орон нутгийн бүх шатны сонгуульд Монгол Ардын намын дэвшүүлж орсон мөрийн хөтөлбөр амлалтуудыг бол өнөөдөр ард том мартааг байгаа. Маш олон амлалтууд чихэр бурамшиг үгээр сонгогчдын тархийг угааж улсын их хурлд болон орон нутгийн бүх шатны сонгуульд үнэлэх болсон. Харамсалтай нь 3 жилийн хугацаа өнгөрч байхад энэ хугацаанд Монгол Ардын нам бол энэ амлалтаас нэгийг ч биелүүлсэнгүй. Нэг ширхэгч заалт биелүүлээгүй гэдгийг зориуд хариуцлагатайгаар хэлмээр байгаа. Тэгэхээр өнөөдөр та бүхэн мэдж байгаа өрийг өрөөр дарахгүй гэсэн, өр шинээр бий болгохгүй гэсэн, хүүхдийн мөнгийг ялгаргүйгээр олгоно гэсэн, оюутан залуучуудын тэтгэлгийг хэвээр мөржлүүлж олгоно гэсэн, тэтгэвэр тэтгэмжийг үе шаттай нэмэгдүүлнэ гэсэн, цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлнэ гэсэн, за инфляцийг тодорхой түвшин нэг оронтой доонд барина гэсэн ингээд яриад байх юм бол маш олон амлалтыг бол өгсөн. Харамсалтай нь өнөөдөр энэ амлалт нь 100% эсрэгээр эргэлж байгаа гэдэг бол энэ зориуд хэлмээр байгаа. Нэг зүйлийг бид нар бүр онцгой анхаарах хэрэгтэй байна. Тэр бол юу юм бэ гэхээр бол тэр 60 тэрбум гэж яриад байна, жижиг дунд үйлдвэрлэл гэж яриад байна. Энэ бол хоёулаа жигшүүртэй хэрэг. Энийг бол бид нар бол үнэхээр хүлээж авахгүй. Тэгэхээр энэ ардчилсан намын нуруунд дээр асар их хариуцлага ирж байна гэж бид нар ойлгож байна. Тийм ч учраас юм руу дайвалзаад байхгүй, гүйж ороод байхгүй, бөөртэй сүртэй байх, юмныг бас нэг наанта цаантаа харах, үр дагаврууд нь юу байж болох вэ гэдгийг давхар бодно гэсэн энэ байр суурин дээр л хандж байгаа. Монгол Ардын намын бүлэг нэг өрөөнд нийлээд хуралдаж чадхаа байсан. Нийслэлийн иргэдийн хурлын танхим руу ээлжлээд орно. Нэг бүлэг нь ороод ирэхээр нөгөө бүлэг нь гараа авчина. Нөгөө бүлэг нь ороод ирэхээр нөгөө бүлэг нь гараа авчдаг. Эннээсээ болоод нийслэлийн иргэдийн хурлын эрс бүрдэх байсан. Эрс бүрдэхгүй байгаа учраас Улаанбаатар хотод тулгамдаад байгаа агаар орчны бохирдлыг бууруулах, авто замын төгсрөлийг бууруулах, одоо гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэх гэх мэт томоохон асуудлыг шийдэх ямар ч боломжгүй болсон. Нийслэлчүүдийн хүлээж ирсэн асуудал шийдээсэй гэж сонгосон хүмүүс маань өөрсдөө асуудал болчихсон. Нийслэлийн засаг даргыг сонгох хурал бол 2 удаа хойшилсан. Одоо хязгаар хуралдах хэсэг тодорхойгүй байна. Яагаад ээжд сонгуул явуулж байгаа юм бэ гэхээр улс төрийн намын сонгуульд ирэх хамгийн гол зүйл бол энэ мөрийн хөтөлбөр байхгүй. Тэгэхээр энэ мөрийн хөтөлбөр өнөөдөр 2019 онд өнөөдөр ухаан ороод одоо 1 сарын 5-наас эхэлж ажиллаа гэхэд биелэх бүрэн боломжгүй болсон. Би зүгээр цаг хугацааны хувьд ярьж байгаа шүү. Дүүрэг болгонд цэцэрлэг түрээлэн байгуулад усан сан бариад юу гэдгээс эхлэе л та. Төмөр зам барихаас эхлэе. Цаг хугацааны хувьд боломжгүй болсон. Монгол Ардын намын 2016 онд амлсан мөрийн хөтөлбөр. Тэгэхээр ардчилсан намын санд болгож байгаа зүйл юу вэ гэхээр одоо ээлжид сонгуулиа хийе. Одоо цаг алдаад яах. Одоо их хурцтаас хүлээж байгаа юм бол дахиад 1 жил хагас хүлээх юм бол дахиад 1 жил хагасын талцал, 1 жил хагасын хэрүүл, дээрээс нь 1 жил хагасын мухардл. Ердөө ийм зүйлсэж байгаа. Тэгэхээр энэ бүгдийг бид нар наашлуулж иргэдээр дүнгийн тавиулъя. Иргэдээр дүнгийн тавиул. Ардчилсан нам бол өөрийнхөө дүгнжийн энэ дүгэлт зөв буруу юу гэдгийг иргэд өөрсдөө ээлжид сонгуулиар дүгнэх ёстой гэж үзэж байгаа. Энийг ч бид нар өөрсдийнхөө гарцыг гэж харж байгаа. Ерөнхийдөө бол улс төрийн намуудын тухай хууль болон бусад холбоотой хуулиудаар өнөөдөр улсын их хурлын ээж тус сонгуул явуулах болцлоод аль эрт хангагдсан. За ингээд та бүхэнд баярлалаа. Хүлээн байгуулалтаас нь мэдээ.